Үзэгчдэд анхаарал татсан бусад мэдээлэл хүргэе. Иргэдийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэг хандлагатай болж чанаргүй зээл нэмэгдэж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн төвчнөөс 3 дахин нэмэгдэж 828.6 тэрбум төгрөг болсон байна. Хадгаламжийн хувьд нийт үлдэгдэл 7 их 828.4 тэрбум төгрөг төрж өнгөрсөн оны мөн үеийн үзэлтээс 4.4%-аар нэмэгджээ. Улаанбаатар хотын хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим лифт байгаа гэсэн тооцоо байдаг. За энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинжилгэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. За энэ хүрээнд лифт шинжилгээний ажил сонгоны хариханд өргөн өндөр хорооллоос эхэлжээ. Улсын хурлын гишүүн Батчимгийн туслах Пагамжумыг улсын нууц задруулсан эх орноос оруулсан гэх хүндлэлээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс 16 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч Пагамжув анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалтсан юм. За тэгвэл өнөөдөр нийслэлийн шүүх түүний гомдлыг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцаасан байна. Уг нь Пагамжувт холбогдох улсын нууц задруулсан байж болцсгүй хэргийг тагнуулын байгууллага олон сарын турш шалгаж прокурор хяналт тавьж шүүхөөс ял өгсөн байдаг. Гэвч эдгээр байгууллагын шалгалтаар олсон нотлох баримт яллах дүгнэлт буруу байна хэмээн давзаалдах шатны шүүх үзлээ. Эрен сурвалжлах сэтгүүлчдийг дарамтлах, мөрдөж, мөшгөх, хорж, хүчирхийлэх асуудлыг голжлон хэлэлцсэн дэлхийн 121 орны 950 гаруй төлөөлөгчийн уулзалтад хэвлэлийн өрөөлөнгийн багш нар оролцоод иржээ. Тэд эрен сурвалжлах сэтгүүл зүй дэлхийн хөгжил манай улс аль төвшөнд яваа талаарх уулзалтын мэдээллийг Монголынхаа үзэг нэгтнүүдтэй өнөөдөр хуваалцсан юм. Чуулганд оролцсон орны төлөөлөгчид эрен сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдол сүүлийн үед тулгамдж буй хүчээ авч буй сэтгүүлчийн аюулгүй баталгааг шаардах тунх бичгийг баталжээ. Эрен сурвалжлах сэтгүүл зүйн жинхэнэ утгаараа хөгжөхөд улс орны нийгмийн хөгжил, амжиргааны түвшин, эрх чөлөөт байдал хамгийн их нөлөөлдгийг олон улсын судлаачид тогтоосон байна.